9 сарын 15 хүртэл ажлыг бол эрчимтэй гүйцэтгэх. Тэгээд түүнээс цааш хүсэл байдлыг бэлдүүлэн тухайн ажлуудыг хэсэгчиж хүлээж авах, чадваргүй гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч ажил хүндэглүүлэгчтэй гэрээ туслах энэ дараагийн шалтгаалтад дараалал арга хэмжээ авахыг үүрэг болгочоод байгаа шүү. За танай хувьд бол 60% гүйцэтгэлтэй байгаа тийм ээ. Өнөөдөр 65% гүйцэтгэлтэй байна. Гэрээний хугацааны дагуу 9 сарын 25-ны байдлаар гүйцэтгэл дууссан гэсэн хугацаатай байгаа боловч 9 сарын 15-нд ажил үүргээд ерөнхийдөө жин том болгоод болох гэж ярьсан. 9 сарын 15-ныг жоохон сунгаж өгөөч гэсэн бид нар хүсэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар. Хоёрдугаар хэсгүй Сапоргийн уулзраас баруун дөрвөн зам хүртэлх Тасо компани гүйцэтгэж байгаа. Нийт ажлын гүйцэтгэл 58% байгаа. Чулуун үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр эхэлдэг ийм захирал байгаа тийм. Та нар өөрсдөө очиод харна чанар нь хэр болсон байна. Бид нар яг стандартын дагуу Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын инженерүүдийн, хяналтын инженерүүдийн удирдлаганд ор чанартай гүйцэтгэл ингээд явж байгаа шүү. Дөрвөн замыг болсон байгаа. ТБД андуудын уулзрууд автобусны буудууд болсон байгаа. 10 дугаар уулын буудууд болцсон. Одоо гүйцэтгэл дуусгахад нэг жаахан ажил үлдсэн байна. Сапород залгаж байгаа 10 дугаар уулын уулзар автобусны буудлаар одоо манай баг ажиллаж байна. 34%-тэй явж байна. Нийт 7 байршил дээр зам талбай ажил хийгдэж байна. Ямар байршлууд вэ? Хөдөө аж ахуй 13 пис молын уртлын баруун тал. Тэгээ цаашаа дөрвөн зам ингээд салаад явж байгаа. Улаанбаатар хотын Нэгтэмний өргөн чөлөө бол хамгийн гол том өргөн чөлөө байгаа. Тэгээд энэ дотор хамгийн зорчиг хөдөлгөөн ихтэй энэ байрсан танай компани гэрээсээ ажил байгаа шүү дээ. Танай гэрээ бол 9 сарын 25-нд дуусах гэрээтэй байгаа. 25-ны хугацаанд бол нэг энэ ажлыг бол нэг 70% хүрэх боломж бидэнд байна гэж танай компани зөв одоо 70% бүрэн боломжтой. Одоо хоёр гिचэн одоо тоо хэмжээнд яг одоо хэмжээгүй байгаа хоёр ч талбай нь одоо маргаашийн дотор гараад дуусчих. Өөр шинэ талбай нүүх бэлэн болоо гэж. Тэгэхээр 70% өгөхөөр хангалттай боломжтой гэж бодож байна. Автобусны буудлын дээр нөгөө зөвшөөрлгүй баригдсан түүцнүүдийг буулгах ажлыг манайсаа жоохон хэд хоног хугацаа алдаа. Тэгээ ямар ч үдээс нөгөө 3 дэлгүүр байсан. Тэрийг бол дүүргээс нь газар чөлөөдөд өгсөн. Одоо хогшроогийн цэвэрлэлээр одоо энэ ажил руу орж ирдэг. Ер нь бол 9 сарын 15-нд бол манайх бол бүрэн дуусчихна хангалттай. Энэ 5 дахь өдөр буюу 9 сарын 5 гэхэд манайх зовын гүйцэтгэл дуусаад хүлээлгэж талдаа ороход явж байна. Яалтаа ажиллаа дуусгач тэгээд хэдүүдээ хүлээж авах комиссаа яг тэр хугацаанд ажиллаад байна. Ажил хүлээж авах дүрмийнхаа дагуу комисс томилогдоод явчихсан. Талбайн цэвэрлэгээ, жижиг сажиг, гүйцэтгэлийн алдаа дутагдал байх юм тийм тухай бүрийн тасаад байна. Энэ онд хийгдэх нэг 8000 квадрат. Тэр одоо 50% гүйцэтгэлтэй. Нийт хэмжээгээр 20% гүйцэтгэлтэй. Барилгын техникум байдаг хэсгээр автогийн хуулаад эргэж зорчих төвхтэй байдал бий болох. Энэ асуудал нэлээд шүүмжлэлт аваад байгаа шүү дээ. Тэр асуудлыг та хэд бас шаардлага өгсөн байгаа. Тэгээд тэн дээр ямар арга хэмжээ авсан? Тэг өгсөн шаардлагын дагуу өнгөрсөн шөнө холбооны сувгчлалыг бас гарсан тохиромжгүй хөрсийг зайл цэвэрлсэн. Тэр нөгөө жижиг нөгөө уршаа явж байгаа урсгалын жижиг арал бол биднийг ажил эхлэхэд тэр нь бол хуулцсан байсан. Тэгээд тэрийг одоо яг тоо хэмжээний юунд орж байгаа цаар өрөөнд оруулаад тавтангийн хийхээр төлөвлөөд тэр авийн нөгөө аюулгүй байдлыг хангаад тогшроогоо цэвэрлэлцээ. 8 сарын 15 км 300 м колоны сувгчлалыг Баянбурдын тойрогоос баруун дөрвөн зам хүртэл угсраад дууссан. 4 хос холбооны сувгчил 14 холбооны худгийг одоогийн байдлаар хийцсэн. 2 худаг нь бол цахилгааны кабель давтсан учраас хүлээгдээд байж байна. Тэрийг одоо 15-наас өмнө сорилуулад дэд үтсэн ажлууд бол дуусчихна. 15-наас нааш бол гисэр сүмээс баруун дөрвөн замын ажлуудыг эхлүүлээд хэвийн болгоч төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Баг тойрогийн хойд хэсгийг явган замыг гүйцэтгэж байгаа. За манай ажлын гүйцэтгэлийн 50%-тэй явж байгаа. За тэр Анкарагийн гудамж гээд Туркуудын хөрөнгө оруулалтаар чулуун зам хийгдсэн байгаа. Тэрийг бол одоо ажлын тоо хэмжээнээс хасагдж байгаа. Ер нь бол тэрийг хийлэхгүй гэж байгаа. Тэгэхээр манай ажлын тоо хэмжээ хасагдж байгаа учраас 9 сарын 15-нд бол төлөвсөн хэмжээгээр ямар ч байсан нийт талбай гүйцэтгэл хийчихсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна. Анкарагийн гудамж өөрөө тухайн хийгдсэн хавтан бол 8 сая жилийн зузаантай бас сайн чулуун хавтан байгаа шүү дээ. Тийм зузаан том. Тийм учраас тэр хавтан бидээс угаасаа шийдлийн ажлын хүрээнд оруулах бай. Гэхдээ та урдны гаргасан тэр нөгөө нэг ажлын гүйцэтгэл хэрэглэх хавтангаа Анкарагийн гудамжид авчиж ажил хийгдэж байгаа мэтэр иргэдэд ойлгуулж тийм юу гаргаж болохгүй шүү дээ. Тэр нөгөө юуны тэнд талбай суудын баруун тал хавтан авч уулгасаас болоод иргэд буруугаар ойлгож энэ Анкарын гудамжийг шинжилсэн гэж буруу ойлголтыг тийм төв учраас нөгөө талбай дээр багтахгүй материалуудад татсан талбайд багтахгүй болохоор төр тэндээ буулгаа тэгээд ороонд буцаага татаад авцсан. Баг тойргийн урд хэсгийн мэдээлэл холбооны ажил одоо 100% болоод дуусчихсан байгаа. Автон уучлалтын ажил маань эхэлчихсэн. Одоогийн байдлаар бол одоо хөрсөө бэлдээ зам талбай дээр
хүчтэй ажлууд эхлэн явж байна. Дээрээс нь бол одоо баг тойруудаа цахилгаан холбооны ажлууд, гэрэлтүүлгийн ажил, буулгах ажлууд бас байсан. Энэ дээр яг одоо нөгөө зураг дээр тоо хэмжээ байхгүй байгаа учраас бол зөвхөн мэдээлэл холбоо болон зам талбай одоо шинжилтийн ажил хийгдэж явж байгаа. За их тойргийн урд хэсэг дээр болохоор их тойргийн урд хэсгийн мэдээлэл холбооны ажил одоо 14 хоногийн өмнө гэсэн 14 хоногийн мэдээлэл холбооны маань ажил одоо баруун дөрвөн замаас бөмбөрийн гэрлэн дохио хүртэлх одоо 380 орчим метр урт 3 ходог суурьлуулах ажил маань бол 100% дуусчихсан. Цахилгааны гэрэлтүүлгийн өндрийн гэрэлтүүлгийг буулгах ажил маань бас дуусчихсан. Ингээд дараагийн талбайгаа хяналтын инженер зөвшөөрсөн тохиолдолд одоо дараагийн плазагаас хойш ингээд үе шаттайгаар бол манай дараагийн ажлууд маань хуултын ажил хийгдээд, мэдээлэл холбооны ажил хийгдээд, цахилгаан холбооны ажил хийгдээд ингээд явхад бол бэлэн болчихсон. Нийтдээ бол энэ талбайд бөмбөрийн гэрлэн дохиогоос баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх бол 1000 гаруй одоо метр квадрат одоо явган зам хавтан очих ажил маань одоо тэгчихсэн ингээд явж байгаа. Нишэлийн уулзар дээр ажил хийгдэж явж байна. Манай ажил бас нөгөө доогор нь хийгдэж байгаа усны борлогын байгууламжийн ажилтаа уялдаатайгаар удаашралтай тэднийхээ хүлээгээд ингээд төр ингээд зогсолтын байдлаа тэднийх газар хийгээ явахаар нь тэрэн дээр нараас нь хийгээд явж байгаа. Геодоз усны барилга байгууламжийн газартай ярилцсан байж байгаа. Борооны ус зайлуулах шугамын ажил хийж байгаа. Тэмээ төвшний уулзраас баруун тишгээ шугамаа гүйцэтгэж явж байгаа юм байна. Айлбар хурдан хугацаанд явган замын доорх хэсгийг бухсарж өгөөч. Бид явган замын төлөвлөлөө хангуулмаар байна гэж удирдлагуудтай бас ярилцаад байгаа. Тэгээ та утахгүй бас одоо юм хангалттай 2-3 хоногт энэ усны барилга байгууламжийнхны хийсэн бүх талбай дээр хучлаа хийгээд дуусчихна. 7000 м2 талбайгаас одоо 4500 м2 буюу 70% тавьж байна. Шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээний ажил болохоор бус метрээр 1800 м 70% гэсэн үг бас адилхан. Тийм байдалтай байж байна. За мэдээж тэнд замын өргөсөлтөөс хамгаас юу шалхахаас хэдэн хэсэг орхигдсон байна. За тэгээд ерөнхийдөө танаа бас байршлын ажил бол 9 сарын 15 гэхэд гэрээт ажил дуусах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр тэр талаараа шахаж ажиллах шаардлагатай шүү. Манайх одоо нийт ажилласан хугацаа гэвэл яг 2 сар байгаа. 6 сарын 5-наас 7 сарын 10, 8 сарын 6-наас одоо 9 сар хүртэл ингээд 2 сарын хугацаатай бараг ажиллаж байна. Тэр хугацаанд нөгөө дунд нь алдагдсан хугацаа бол нөгөө нэг инженерийн шугам сүлжээ болон замын өргөсөлттэй холбоотой зогссон байна. Тэрнээс болоод 9 сарын 15 бол ер нь жоохон амжихгүй талд харагдаж байгаа. Яг 9 сарын 30-нд бол бас байж болох. Бүрэн өндөр. Ямар ч байсан ажлаа шахаж эрчимжүүлж ажиллагаар ажиллана. За. Гэхдээ яаж ийн гээд бас нөгөө нормалтай чанарын шаардлага авахгүй үйлдэл хийж болохгүй тийм. Ярамгийн гүрнээс Апогийн уулзар хүртэл Люкс Diamond компани дээр манайхад 2800 м 100-гийн 4 амттай сувгшил хийхээс одоогийн байдлаар нэг 1900 м сувгшил хийсэн байна. За нэг гүйцэтгэл нэг 70% тавьж. Нэг тавны өргөн чөлөөнд болохоор Бадрах инженерийн компани дээр геологийн төв лабораториос хар хорин чиглэл замынхаа урдлаар 815 м сувгшил 4 амттай сувгшил 7 удаагтай хийгээ гүйцэтгэсэн байгаа. За замынхаа хойд талд 19 дугаар байрны автобусны буудалтай 200 орчим метр суугчлал хийсэн байна. Дөрвөн хашаантад ажлын зургаар тэгдүүлсэн. Тийм, ажлын зургийнхаа дагуу явж байгаа. Дараад нь тэгээд энэ суугчлал бий болсноороо агарын кабелүүдийг тэр суугчлал руу оруулах бүрэн боломж. Тийм, бүрэн боломж бүрнээс гэсэн. За